Тэгээд 2017 онд болохоор би нэг эмэгтэй хүн байна нөгөө гадныхан бас нэг жоох юм юу өмсөд исэн байхгүй. Төвхөл өмсөд идэг байхгүй. Би дандаа намхан юу өмсчдэг байхгүй. Энд ганц хоёр эмэгтэй багш нар нэг эмэгтэй учраас ингээ жоохон гоё гараад ахаар нь би дэдгүүр явж байгаа яагаад нэг юу сонгодог хүн чинь нэг нэлээ өндрийг сонгоцсон байхгүй. Тэгээ би бараг худалчунд анх удаага тийм өндөр гүйтэй гарч үзэж байгаа байхгүй. Тэгсэн чи сумья гүйж ирээд яг тэрэл нөгөө ингээл яасан чинь ийм том өндөр юм дээр чи би бүр эцэн өрөндөө ингээл тогтсож байгаа юм чи. Монголын жудогийн дөрөвт дэлхийн аврагч байна. Монгол улсын гавь тамирчин дөрцрөнгийн сумья өнөөдөр үнэхээр бас нэг төвчээр харууллаа. Гайхамшигтай финал боллоо. Гайхамшигтай барилдаан боллоо. Жудо гэж юу гэдгийг харууллаа. Хоёр шилдэгийн дулаан үнэхээр ганган боллоо. Түүгэнд үлдсэн энэ дэлхийн аврагын хамгийн оргил дулаануудыг бол гарцаагүй энэ мөнөөсөө мөн боллоо. Тасалжуулагч нь бол бэлддэм билээ. Бичгдээгүй. Тэгсэн ирнэ харагдчихийдэг. Бараг үнэлгээ явж идэг шахуу юм байх нь шүү. Тэгээ нэг унан алдаа за өстө барилддаг байсан далтаа гэдэг чинь тогтсон дээ. Нилээ хүчтэй орж ирж байгаа байхгүй тэр чинь. Тийм шүү дээ.